За. Бэнэ. Найз нь төрцөө. Хүүхэд төрүүлэх хэцүү юм аа. Шүн ямар ч нойргүй хоног. Уйлаад лэн, босно, хуурайлна, сүүгийн нүгэн. Тэгээ сүү орохгүй байгаа болохоор гурлан бүтээгдэхүй дээлгээд байна. Ирж ирж байгаа хүн болгоно нь боо авчирч өгнө. Ядаж тэрнийхээ оронд нэг памперс бариад ирж болно доо. Ядаж хэрэгтэй юм өгч болно штэ. Тэгэл таргалаад дээрээс нь ус унана. Усанд орж болохгүй гин. Хүүт юм хурж болохгүй, өөрөө хоолоо хийж идэж болохгүй. Тэг би үлсэх юм уу? Нөхөр гараа явчихна. Надад үнэхээр хэцүү байна. Гэр орнооч цэвэрлж чадахгүй байна. Хүүхдээ ганцаараа усанд оруулах чи ямар хэцүү юм бэ? Эмэгтэй хүн болж төрөх юм хэцүү юм байна уу? Дээрээс нь сэтгэл санаа докторгүй байгаад байгаа болохоор сав хөөрнө гэх юм. Тэгээ сав нь хөөрөхөөр яд юм бол интернетээ сайсан чинь галзуурдаг гээд ах юм. Мэдгүй. Яах гэж эмэгтэй хүн болж төрвөө? Окей. Хүүхдээ өөрөө л тавь. За тэгвэл миний найз ядаж тийшээ сууж. Найз нь өсөд байгаа байхгүй юу? Эмэгтэй хүн ээж болно гэдэг чинь хамгийн дээдийн жаргал юм байгаа юм шүү дээ. Чи ийм сайхан жаргалыг яаж зовлонтой өндөрч чадчихэв? Жирэмсэн болсноос ахуулаад хүүхдтэй болсноо мэдсэн юм чинь сайхан сэтгэл зүй бие хаа бүх юмаа бэлдэх хэрэгтэй байхгүй юу? Ийм жоох үеийн дахиж чамд хизээж болдохгүй. Яах вэ тэг хүүхэд угаасаа нэлэх үедээ 3-4 цаг тутамд сэржил байдгийг. Гэхдээ яах вэ миний найз хүүхдээ 8 цаг тасралтгүй унтуулах аргууд байгаа. Тэр бүгдийг хэрэгжүүлээд ирэхээр чи шөнийн орой бүтэн аваад эхэлнэ. Хүүхэд инээгээл үнэгчлээл хөөхөн байгаа зү. Тэгээ гурилын юм битгий өөртөө хэрэгтэй шим тижээлүүдээ эд заа юу. Таргалах бол яад юм бэ? Угаасаа би инээсээ бие тасалснаас хойш хэсэг хугацааны дараа буцаад би хаач нь хэвэндээ орчдөг байхгүй юу? Тэгэхээр тэрэн дээр битгий санаа зов заа юу. Хали найз хүүхдийн нэг авъя да. Гүг. Би өөрөө хүүхдээ авчихна. Яна чиний сам авч нэрээ хөөрчөг байгаа. Нэг эмнэлэг мэмлэгт үзүүлэх үү? За би тэгвэл хоол игээд үгүй заа юу. Тата найз нь ойрд гэрээ цэвэрлэхгүй миний найз нэг шал арчаад өгч юм уу? Тата найзынхаа ам цангаад байгаа байхгүй юу? Тата. Хөөе таталаа. Би зайр мэд нэр байгаа байхгүй юу? Тата. За найзаа сайхан хоолнд тэгээд гэр орны цэвэрлчлээ. Ганц өдөр миний найз нэг амарсан юм шиг болсон уу? Тэглээ стойгоо ямарлаа. Өөе нэрэ чиний хэлгээр найз нь чихэр боо авчираад явах уу гэж бодоод хүүхдэд нь хэрэгтэй гээд памперс аваад ирсэн шүү заа юу. Тэгээ хүүхдийн нэг харчмаар байгаа юм да танаа гэж ганц аваа ган гэхгүй юм дээ. Памперс юм уу? Тийм памперс. Памперс аваад ирсэн юм уу? Яасан бэ миний найз? Яагаад памперс аваад ирсэн юм бэ? Амжирч чад. Франкс юм аа. Чуугасаа надад ингэж багах тоглодог байсан мэт. Ингээд адил нэг шүү заяа. Яаж байгаа юм хүүхэд гинэ. Хөөе, чод ямар твийг ийм их памперс авчираад ахтай яа тий. Одоо энэ чинь нэг яахаа ойлаа. Эсвэл би өмсөлтэй нэв шинэ чи одоо яах вэ? Ой, эсвэл энэ тийм ээ ер нь ингэдэг хгүй юу? Манай байрны гүрвтээр жирэмсэн төрсөн ээжүүд хүүхдээ хараад дэлгүүр гарч чадахгүй байна. Гараад дэлгүүр ороод өгөөч, памперсанд яваад өгөөч гэдэг хгүй юу? Хоёулаа тэр идэд зүгээр өнгөө тарахад өгчгөө оруулаад. Чимээ тэгээ надаар тоглоод хамаг ямаа түрүүнээс шилэгчж байгаа юм аа тий. Одоо энд байгаа заяа. Бэж минийхэн бэж. Сайн нөө. Нөгөө нэг та яна хичээл өгч. Та нөгөө нэг памперсанд яваад өгөх юм байна уу гэж хэлсэн шүү дээ. Тэгээ би нөгөө найзынхаа фрактад гэсэн чинь тэгээд амар памперс толцохгүй юу. Тэгээд энийгээ танд өгч байгаа. Зар харсан биш те. Байрны гүрвтээр тавьчихсан. Энэ ихтэй теди тааш гээд Европ стандартын брэнд баггүй юу? Тэгээд энэ надад памперсыг авах юм бол би шинэхэн за тэгээд өмсдөг памперсыг би бодоод би шинэхэн памперс тэгээд энэ эмзэг мэдрэмтгий хуурай арьсанд гээд бүгдэн тохиромжтой уяатан памперс байгаа шүү. Арьсны хэмжээ болохоор орсон болохоор та санаа зовлохгүй хэрэглээрэй за.
За. Сар болгон шинэ урамшуулал зарладаг учраас та заавал тэр урамшуулалд нь хамрагдаарай заа юу. Тэгээд нөгөө энэ манай энэ ярмгийн энд агуулах нь байдаг юм билий. Тэгээд нэг дээр нэмэх нь нэг агуулах дээр очих юм бол ингээд авах юм билий шүү заа юу. Тэгээд дээрэс нь хүргэлттэй шигчээ та залгаад хүргэлтээр памперсаа гэртээ аваарай заа. За баярлалаа. За их чин төлбөрийн юу уцаар шилжүүлээ те. Нүг хэрэггүй ихчээ зүгээр өгч байгаа. Тэгээ танаа хүүхдүүд ингэ харчихсан юм уу?